За сайн бацгаана уу та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За би эрчимчний тухай хууль, сэргээгт эрчимчний тухай хуулийг шинжлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Улсын хурлаас байгуулагдсан ажлын хэсэг. За энэ хүрээнд бол яг одоо байгаа хууль тогтоомжийн хуулийг бол маш одоо хатуу мөрдөж ажиллаж байгаа. За тэгээд энэ хууль тогтоомжийн хуулийг ялангуяа одоо улсын хурлын гишүүн хүн үндсэн үүргээ буюу хууль боловсруулах тэр орчныг бүрдүүлэх. За түүнээс гадна одоо улсын хурлаас дэвшүүлсэн иж бүрэн зохицуулттай хүний эрхийг дээдлсэн цаг хугацаатай нийцсэн одоо цаг үетэй нийцсэн ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх гэсэн энэ стратегийг одоо биелүүлэхийн тулд энэ хуулийг шинжлэхээс аргагүй ийм байдалтай байсан гэж ойлгож байгаа. За үүнтэй холбоотойгоор нэг ийм 3 асуултыг асууя гэж бодож байна. 4 асуултыг. За нэгдүгürt нь улсын хурлын одоо иж бүрэн зохицуулттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх гэдэг стратеги зорилтын хүрээнд бол одоо хуулийн бичвэрүүл огцом өөрчлөгдгөөр ийм дүр төрх харагдаж байгаа. За манай өмнө нь одоо босруулж ирсэн хуулиуд бол ерөнхийдөө маш ерөнхий юм билээ. Маш товчхон, маш ерөнхий. За үүнээс болоод яаж яах гэхээр нөгөө бодит амьдралд маш олон одоо журам бий болж байгаа. За тухайлбал манай эрчим хүчний тухай хууль гэхэд ерөөсөө төрийн байгууллагын эрх үүрэг тусгай зөвшөөрөл үн тариф гэсэн 6хан бүлэгтэй 18хан хуудастай тэгсэн хэрнээ дулаан цахилгаан гэд бүхэл бүтэн 2 том салбарын харилцааг зохицуулдаг ийм хууль. Ийм ерөнхий хуультай байснаас болоод өнөөдөр яаж яах гэхээр 800 гаруй журмаар энэ одоо 2 салбар харилцаагаа зохицуулж байна. Тэгэхээр энэ одоо журмуудын бас буруу биш юм аа. Энэ бол яалтчгүй амьдралаас ургаад хоёр хүн хоорондоо харилцаж байгаа бол харилцааныхаа хим хэмжээг цагаан дээр хараар буулгахаас л аргагүй. Тэгэхээр хуулийн дээр нь зохицуулж өгөөгүй болохоор амьдрал дээр энэ олон журам бий болчиход байна. Эн чин одоо энэ салбарыг ямар одоо хууль эрх зүйн орчны хувьд тогтворгүй гэдгийг харуулад байгаа. За гэтэл манайхтай яг ижил төстэй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчээ дулаанаар, цахилгаанаар хангах ийм асуудалтай. За одоо Казахстан улс, Эстон, Унгар, Дайн, Герман гэд энэ улсуудыг наривчилж судлаад үзэхэд энэ улсууд бие даасан дулаан цахилгааны хуультай. За дулааны хууль нэгэд ихтчин дор хаяж 5-аас 10 бүлэгтэй, 40-оос 50 хуудастай. За цахилгааны хууль нь гэх чинь дор хаяж 10-аас 20 бүлэгтэй, 100-аас 200 хуудастай. Өөрөөр хэлбэл энэ орнууд өнөөдөр бид нар журмаар зохицуулаад байгаа тэр харилцааг хуулиараа зохицуулж байна. Тэгжээж нөгөө тогтвортой хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байна. За тэгэхээр энэ хүрээнд нөгөө бидний одоо энэ хаврын чуулганаар өргөн барих гэдэг дулааны цахилгааны хууль маань маш одоо өмнө бичигдсэн хуулиудаас маш одоо огцом өөрчлөгдсөн тийм хууль орж ирэх юм. Процессын зохицуулалттай, маш их техникийн зохицуулалттай. Тэгэхээр нөгөө гишүүд маань одоо өмнө нь хизээж уншиж байгаагүй ийм одоо олон хуудастай, ийм нарийн зохицуулалттай юм ороод ирэхээр нөгөө шилэн татаад унцчихоодэ гэж маш их санаа зовж байгаа. Тийм учраас өөрөөр хэлбэл энэ одоо хуулийг энэ хууль тогтоомжийн хуулийг шинжлэхдээ өөрөөр хэлбэл хуулийн бичвэр ингэж огцом өөрчлөгдөж байгаа асуудал дээр яаж одоо хуулийн зохицуулалтын дээр тусгаж орж ирсэн бэ гэдэг нэгдүгээр асуулт байгаа. За энэ бол одоо бидний бүр маш их олон одоо ярихаас аргагүй ийм одоо асуудал байгаад байгаа. За хоёрдугаар асуудал болохоор ерөнхийдөө энэ хуулийн дээр одоо шинжилж байгаа хуулийн дээр хуулийн хэрэгжилтийн зардлын тооцоо гэд хийдэг. Тэгэхээр энийг одоо тамгын газар хийнэ гэж одоо заалт орж ирж байгаа юм байна. За тэгэхээр энэ одоо тооцоог хийх одоо чадамж тамгын газарт байгаа юу? Энэ одоо тооцоог ямар хугацаанд хийх вэ? За ялангуяа бидний одоо боловсруулж байгаа дулаан цахилгааны хууль, ялангуяа цахилгааны хууль дээр бид нар цахилгаан эрчим хүчний зах зээлийг либералчлах маш нарийн зохицуулалттай ийм одоо хууль оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр нөгөө хэрэгжилтийн зардлын тооцоо гаргахын тулд за нэмэлт 1 минут өгье. Тэгэхээр зардлын тооцоо хийхин тулд энэ зохицуултуудыг нэлээд сайн ойлгох шаардлага үүснэ. Тэгэхээр энэ хугацааг одоо ямар хугацаатай хийх вэ? Чадамж байгаа юу гэдэг асуулт байна. За дараагийнх болохоор ерөнхийдөө хуулийн хуулийн төсөл дээр бол олон нийтийн санал авах гэсэн зохицуулт байсан. Тэгэхээр энэ хууль дээр болохоор энэ одоо олон нийтийн санал асуух дээр ямар зохицуултууд одоо өөрчлөгдөж орж ирсэн бэ гэж. За мөн хууль тогтоомжийн хуулийн дээр одоо хүн хуулиа босруулаад дууслаа гэхээр тэр дууснаас хойш маш их давхардсан үүрэг зорилго нь ойлгомжгүй бараг 11 шат амжилга байдаг юм билээ. Тэгэхээр энийг илүү тодорхой болгох, илүү зорилго хугацааг нь тодорхой болгохоор ямар сайжруулалтыг хуулиндаа хийж байгаа вэ гэсэн ийм 4 асуулт байна. Баярлалаа. За хариулт өгье. Зөвхөн хэрэгшүүн. За би эхний хэсэгт нь юу яачаа манайхан энэ техникийн юмудаа хариулаа явчихтээ. Яг
та яагаад энэ хууль орж ирж байгааг бүр айгуу сайн яг салбарынхаа юу дээр харин ёстой хэлээд өглөө 4 хуудас хуультай. Тэгээд дараа нь хичнээн журамтай. Тэгтэл чи ямар нарийн зохицуулалттай салбар билээ. Одоо Их Британийн чи Energy Act гэдэг байдаг баха. Ингээд тэр хууль чи айгүй нарийн зохицуулалттай байж идэг. Тэгтэл манайд бол журам гэхлээр тэр журмын чинь эрх зүйн үр дагавар дараа нь хариуцлага тооцох гэхэд хүртэл өөр болчихж байгаа байхгүй юу? Тэгэд ийм болохоор л энийг илүү одоо хуулиндаа акцент өгж хуулиар заавал зохицуулах юмнуудаа хуулиар л зохицуулъя. Түүнээс түрүү их хурлын дарга яг л бодит одоо Монголын амьдралын үннийг л хэлчлээ л дээ. Тэгэл амарчлаад энийг журмаар зохицуулна гэдээ ингээ явчихлаар дараа нь ийм олон журам гараад ирсэн байгаа байхгүй. Тэгээ тэр журамчин бол харин эн чин сайн ч муу ч 76 гишүүн тал талаасаа сайндж муудж байгаад нэг юм гаргах чинь өөр. Тэгэхээр чин тэнд бол зөвхөн мэрэгчлэтнүүд бид нар мэдж гэн гэж суугаа нөгөө хэрэглэгчийн эрх ашиг айгүй баг тусгагдаад яг л тэд нар чи тэгч үүрэггүй юм чинь яг өөрийнхөө нийлүүлэгчийн зүгээс харж байгаа хийчихэж байгаа байхгүй юу. Тийм учраас хэрэглэгчийн гомдол хүлээж авах энэ асуудлууд эдгээр чинь салбарт хэцүү байгаад байгаа нь энэтэй л холбоотой байна. Тэгээ манайхан үлдсэн асуултууд нь хариулаа явуучих уу. За ажлын хэсгийн 10 дугаар микрофон. За гишүүний асуултанд бас дэлгэрүүлж хариулъя. Төсөлтөр болвол зардын тооцоог улсын хурлын гишүүний ялангуяа улсын хурлын гишүүн санаачсан хууль тогтоомжийн төсөлд улсын хурлын тамгын газар эсвэл судалгаа эрдэм шинжилгээний байгууллага судлаач хийнэ гэж заасан байгаа. Тэгээ бид нар бол энэ хуулийн төслийг боловсруулж явах шатанд бас өмнөх одоо хууль тогтоомжийн хувийн эргүүдтэй бүгднтэй нь бас танилцж зардалын тооцоо ер нь хэр зэрэг чанартай гэж ийнэ гэдэг дээр иргэд олон нийтийн саналыг ч авч судлаачдынхаа байр суурийг сонссон 30% хувийн эрхтэй танилцахад бол зардлын тооцоо болвол энэ манай хууль тогтоомжийн тухай хууль заасан энэ шаардлагад төдийлөн нийцж хийгдэхгүй байна гэдэг судалгаа бол гарсан байгаа. Тийм учраас цаашид бол улсын хурлын тамгын газар өөрөө бас гишүүдийн санаачсан хууль тогтоомжийн төсөлд зардлын тооцоо хийдэг байх нь бусад бас улс орнуудын туршлагаас хараад үзэх юм бол зөв зүйтэй байна гэдэг саналыг гаргасан байгаа. Австралийн холбооны улс болон бусад улсуудад тухайн одоо парламентын ажлын алба нь энэ одоо зардлын тооцоо